2-ын 3-ыг хамтдаа ажиллаж эхлэе. За ингээд томруулах жагаад стоп дээр дараад зогсоочлоо. За бүгдээрээ хамтдаа 2-ын 3-ыг бодож үзье. За энэ бол томьёо олох бодлого байна. За томьёо олох бодлогон дээр бол яах ёстой вэ гэхээр нэмнаа энд байна. За эхний ээлжинд элементийн CX, H, Y, O, Z өөрөлдвөл 3 элементээс тогтсон нэгдэл байна тийм нүүрс төрөгч хүчил төрөгчөөс. За MC хуваах нь ARC харьцан MH хуваах нь ARH харьцан MO хуваах нь ARO гэд. За одоо C-ийнх бол 6818-ыг хуваах нь 12 харьцан ус төрөгчих 1364-ийн 1 тухайн 1800-ны 18-ыг 16 тухайн. За ингээд бодсон чи хэд гарсан бэ гэхээр тэрийг тэрэнд хуваахаар 568 харьцан 1364 харьцан 1136 гээд. За энэ 3 тооны багт нь хуваах байгаа. За ингээд багт нь хуваахад яах вэ гэвэл 1136 туваа гэсэн. За тэгэхээр 5-ыг харьцан 12-ыг харьцан 1 буюу C-12 O гэсэн томьёотой нэгдлээсэн байна. Ингээд A хэцүү хэд байсан бэ гэхээр 3 байсан байна. За X нэгдэл натрид уралд ороход ялгардаг хийгнээ 2 дахь нь. За C5H11OH буюу энэ бол спирт байна. Натридтэй уралд орохоор энэ ус төрөгчийн оронд натрий ирээд C5H12O натрий болоод тэгээд ус төрөгчийг ялгаруулдаг учраас энэ дээр бол аль нь байсан бэ гэхээр энэ бол A-гийн 3 байсан билүү. Тий. За дараа нь B-гийн ус төрөгч ялгардаг учраас B-гийн 2 байсан байна. X нэгдэл ямар функционал бүлэг агуулдаг вэ гэвэл спиртийн буюу OH бүлэг агуулдаг учраас C-гийн 3 байна. Металл натридтэй уралд орох боломжтой их молекул томьёон дах нийт изомерийн тоо гэхээр за тэгээд ямар ч сан баахан изомер бичнэ л гэсэн үг л дээ. За тэгээд C5H11OH-ийн изомерийн эхний ээлжинд бичиж үзье. За жишээлбэл C5H11OH 1 2 3 4 5. За нэг дахь изомерийн 2 дахь изомерийн за зогсоож байгаад H-ийн тоог нь бүцээгээрээ хүүхдүүдээ. За дараа нь захтай байхдаа салбаралтаа үүсгэе. За дараа нь энэ C дээр салбаралт үүсгэе. За дараа нь 2 дугаар C дээр байхад энэ чинь багтахгүй нэ. За яах вэ? Энэ таа албаш. За зогсоож байгаад H-ийн бүцээг ажлыг та бүхэн хийхээр боллоо. Энтлийн C дээр хийж болно. За дараа нь 3 салбарлсан мөртлөө зах дээр хийж болно. За металл натридтэй уралд орох боломжтой X молекулын томьёонд харгалзах нийт гишнээ байгууллын изомер байх вэ гэж байна. За тэгэхээр энэ спиртийн изомерийг л асуусан байна дөрөвдөх нь. За тэгэхээр энэ дээр бол юу н гэсэн үг лээ? D н гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд хэдийн изомер байна гэхээр H нь бол та бүхэн бүцээхэр болсон шүү. 1 2 3 4 5 6 7 8 спирт учраас ерөөсөө бүгднтэй нь оролт орно. D тэнцүү 8 байж. Дээрх бүх изомердээс хирал нүүрс төрөгчийн атом гэдэг нь юу гэлж байгаа вэ гэхээр 4 өөр холбогчтой холбогдсон нүүрс төрөгчийн атомыг олно гэсэн үг. За энэ байна. Энэ нэг хирал байна. Энэ хирал биш вэ? Яагаад гэвэл CO2H5 нийтлэхэн болчих. За энэ нэг хирал. Хоёр дахь хирал нь энэ биш байна. Энэ биш байна. За энэ бол 3 дахь хирал нь байна. Ингээ 3 хиралтай юм байна. Хирал нүүрс төрөгчийн атом нь хирал нь хэд байлаа? 3 байсан тий. Тий. E тэнцүү 3 байсан байна. D тэнцүү 8 байсан шүү дээ. Дээрх бүх изомерийн дундаас хідэн хүчлэгжүүлсэн калиум перманганатын усмлын өнгийг арилгахгүй вэ гэж энэ л арилгахгүй.
3 дахь спирт эсэлцдэг байхгүй. Энэ бол анх дахь спирт эсэлтэн альдегид энэ ч гэсэн эсэлтэн 2 дахь спирт эсэлтэд кетон үүсгэн альдегид карбон хүчил энэ эсэлтэд кетон үүсгэн энэ ч гэсэн альдегид тэгээд үзэд эсэлтэд карбон хүчил үүсгэн шүү дээ. Тэгэхээр хүчилэгжүүлсэн калиен дихроматын өнгийг арилгахгүй нэг байна. Өөрөөр хэлбэл F тэнцүү 1 юм байна. Жин дээрх бүх изомер дундаас хэдэн хүчилэгжүүлсэн калиен перманганатын усмалаар эсэлцэж карбон хүчил вэ гэхээр карбон хүчил үүсгдэг нь анх дахь спирт шүү дээ. Энэ байна. За нэгдүгürt нь энийг өөр өнгөөр дугаарлаж. За энийг бүр бичиж үзэх хэрэгтэй л доо. За энэ 1 байна. Карбон хүчил гэсэн учраас 2 3 захтаа хоош байх хэрэгтэй л гэж. 3 4 байна. Захтаа хооштой нэглэн эсэлтээд альдегид үүсгээд альдегидэн цаашаа эсэлтээд карбон хүчил үүсгдэг. Тэгээд аль нь байсан бэ гэхээр G тэнцүү 4-ийг дугуйлж бодох байжээ. За дараагийн бас тест нь юу вэ? C4H8O2 гэсэн молекул томьёотой. Тухай дараах асуултанд хариулна гэж байна. За энэ жоохон ойлгомжгүй бичигдсэн байгаа учраас энийг жоохон ойлгомжтой байдлаар бичиж үзье. За энэ бол нэг нийт бол 4 цэтэй байна. За ингээд 3 цэтэй үгүй юм байна. Чи юу юм бэ шүү? Ингээд O H C O CH2 CH2 CH3 энэ бол нийлмэл гэрээсэн байх шүү. За хоёр дахь нь CH3 CH2 CH3 энэ ч гэсэн нийлмэл гэрээ. За дараа нь CH3 CH2 CH3 энэ ч гэсэн нийлмэл гэрээ. За дараагийнх нь болохоор CH3 CH2 CH2 COOH. Дараагийнх нь HCOCH. За энэ бол карбон хүчил байсан байна. Энэ бол нийлмэл бэр байна. За энэ CH3 CH3 COOH. Энэ бол карбон хүчил. Тэгэхээр карбон хүчил гэдэг нь юу гэлдэг вэ гэхээр ямар ерөнхий томьёо захирагддаг вэ гэхээр радикал COOH. Радикал гэдэг нэр нь бол C гэсэн үг шүү дээ. Радикал CO радикал гэх юм бол энэ бол карбон хүчил байхгүй. Энэ бол нийлмэл бэр. Дээр процессудаас хэдэн натрийн карбонаттай уралд ордог. Карбон хүчлүүд нь натрийн карбонаттай уралд ордог. Тэгэхээр карбон хүчлүүд нь аль вэ гэхээр хэд байсан бэлээ? 1 2 л орох юм шүү дээ. Тэгэхээр E тэнцүү 2 юм байна. Яг урлаа бол бичиж үзэх ёстой л доо. Дээр процессудаас хэдэн жимсний сайхан үнэртэй вэ гэхээр нийлмэл эпирүүд бүгдээрээ жимсний сайхан үнэртэй гэдэг байна. 1 2 3 4 байна. За B тэнцүү 4 болж таарлаа. Этаны хүчил ба этанолын альмог дээр хэдэн тусал концентрацтай хүчил нэмэхэд үүсэх этаны хүчил. Тэгэхэд нэг мөр байна уу? За энэ дээр бичиж л та. Этаны хүчил гэдэг нь CH3 COOH. Нэмэх нь этанол гэдэг нь C2H5OH. За энэ оруулын дунд юу үүсдэг вэ гэхээр карбон хүчлийн OH-ийн атом нь энэний устөрөгчийн атомтай холбогдоод ус үүснэ. Тэгээд үлдсэний холбоо тавьчихна. CH3 COOH2H. За ингээд энэ бол юу байсан бэ гэхээр нийлмэл бэр байжээ. За дараа нь этаны хүчил болон этанол гэхэр чинь хэдтгэн байсан бэ гэхээр энэ 2 байсан юм шүү. Тийм байна. Энэ байна. Тэгэхээр юу нэлээ? C тэнцүү 2 байжээ. C тэнцүү.
За дараа нь хамгийн өндөр буслах зэгтэй бодисын дугаар гэхээр карбон хүчил хамгийн өндөр гэдэг. Тэгээд салбарлаагүй байх тусмаа одоо энэ нийтлүүд дотроос салбарлаагүй карбон хүчил нь хамгийн өндөр. Салбарлаагүй нь энэ байгааз энэ салбарлсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын аль нь өндөр вэ гэхээр энэ нь хамгийн өндөр. Нийлмэл тэр ч арай бага байдаг байхгүй. Тэгэхээр аль хариултан зөв байсан бэ гэхээр хамгийн өндөр буслах зэгтэй карбон хүчлийн дугаар гэхээр чинь 4 юм байна. D-тэнцүү 4. За үүсэх бодисын дугаар энийг энэ дээр бичих эсвэл байж л та. Салбарлаагүй карбон хүчлүүд илүү өндөр буслах зэгтэй байдгаа гэж хэлж байна. D-тэнцүү хэдвлээ 4 байсан шүү дээ. За 2 метил пропан 1 бол гинэ. Пропан гэдэг нь 3 зэтэй. 2 дугаар зэт дээр метилтэй. Пропан 1 бол. За энэ нөхрийг эсэлтүүл. Энэ бол H-тай холбогдсон C ишиг 1 зэтэй. Энэ C цаашаа идтэй байх нь хамаагүй байна шүү дээ. Анхдагч спирт эсэлтээд альдгид нь цаашаага эсэлтээд карбон хүчил үүсгэнэ. Тэгэхээр 2 метил пропан 1 олдоо эсэлтээд үүсдэг нь 5 байсан юм шүү. Юу нэлээ? E-тэнцүү 6 гэж байна. Энэ биш үү? Энэ чинь бүр нийлмэл бэр шүү дээ. E-тэнцүү 6 байна. F нь гидролизд оруулахад молекул масс нь 74 бүхий карбон хүчил болон молекул масс нь 32 тэнцүү спирт. 32 гэхээр OH-тай 1 Cтэй гэсэн үг. Энэ. За үзье. 6 дахь нь энэ 5 дахь нь байсан. За CH3 энд C байгаа байхгүй. C CH3 CH2 C CH3. За энэ нөхрийг гидролиз гэхээр за устаа оруулаад хүчлээ. Тэгэхээр CH3 CH2 энэ нөгөө бичгийн химиг бол 50-аад дуучиг гэдэг шиг юм болж шүү дээ. За тэгээд CH2 COH юм хин. За тэгэхээр энэ дээр бол ерөөсөө энэний молийн масс нь болохоор угаасаа 15 дээр 17 нэг 32 байхгүй. Тэгэхээр энэний молийн масс нь болохоор 74 гарах юм байна. За ингээд F тэнцүү хэд болох вэ гэвэл 3 болох юм байна. Гидролизд оруулахад ангижруулах шинж чанартай карбон хүчил болон 2 дахь спирт үүсдэг гинэ. Энэ шүү дээ. За 7 хийж үзье. Энд багтах нь. За H 7 дахь нь H тэгээд C A тэгээд A C A тийм ээ. Тэгээд CH3 За гидролизд орохоор ингэж тасарч байгаа. Тэгэхээр HCOH нэмэх нь H болон буцаад спирт үүсчихдэг байхгүй. За тэгэхээр хэдэгч спирт гэлээ 2 дахь спирт OH-тай холбогдсон C ийшээ 2 Z-тэй холбогдсон байгаа учраас энэ бол 2 дахь спирт юм байна. Тэгээд энэ бол ангижруулах шинжтэй юм байна. За ингээл энэ тест ерөөдөө ингээд дуусж байна. За та бүхэн бол засаж аваад бичээд хийгээрэй. Ингээд анхаарлаа хандсан явдалд баярлалаа.